Миний хувьд юу гэж боддог вэхээр бизнес устдаар хоёр ингээд тусдаа байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр яг өөрийнхөө бизнестэй холбоотой салбарын асуудлуудаас л асууна гэж төлөвлөсөн байж байна. Сайн байна уу? Сайн харж байна уу? За, зурагтойрыг харсан солоо юм. Хаяа цааш зурагтаар гараад хил амд ороод. Хил амд орох ёстой шүү дээ. Хил амд орохгүй зурагтаар гарч яа. Би ингээд тантай анх удаа ингэж нүүр тулж уулзж байна. Тэгээд өмнөөс боддог байсан. Тэгээд миний хувьд л 3 асуулт бэлдсэн. Тэр 3 асуулт эхнийх нь юу вэ гэхээр одоо ингээд нарийн бүдүүн одоо төмөр зам гэдэг бүдүүн биш үү? Нарийн өргөн цагиргын асуудал ингээд яригддаг. Цариг тий. Тэгээ би таны нэг хийсэн нэвтрүүлгийг үзчихсэн. Тоод ч ингээд нэг галгаар утанд дийлсэч цоолоод Монголын маялагч ингээд урсаа гараа болчих явчих гээд байна. Тийм учраас өргөн цариг байх ёстой маа гэл тиймэрхүү утга агуулгатай нэвтрүүлэг байдаг байсан. Тэгээ сүүлд ингээд нэлээд олон удаагийн энэ тэнд явж байгаа ярилцлага хүмүүсийн ярьж байгаа үзэл санааг бодлыг сонсохоор ер нь Монголд бол нарийн цариг байх ёстой байсан юм аа. Одоо батлаг гэдэг хүн бол барин Монголын эдийн засгийг алуурч юм аа. Тэ? Одоо хэрвээ одоо гэтэл одоо хойно одоо манай хөрш аль эдийн хятадтай нарийн царгаар одоо төмөр зам холбоод нүүрсээ зөөгөөд энэ уулуурхаан бүтээгдэхүүнээ зөөгөөд байна гэдэг. Тэгээ яг энэ одоо Монгол улсад хэрэгтэй нарийн цариг хэрэгтэй байсан юм уу, өргөн цариг хэрэгтэй байсан юм уу? Энэ дээр бас миний хувьд их сонирхсан тийм асуулт байна. Тэр төрийн бодлогыг зөрөөд нэг сайд ямар нэгэн байдлаар миний бодлоор уу гэж ярих боломжгүй байхгүй юу? Жишээ нь 2009 онд тухайн үед ерөнхийлөгч байсан Оросын холбооны улсын ерөнхийлөгч Медведев элбэгдэрч ерөнхийлөгчийн урлагаар ирэхэд энд юу зурагдсан бэ гэхээр одоо хоёр ерөнхийлөгчийн хооронд санамжчгүй зурагдсан шүү дээ. Хоёр улсын хоорондох байхгүй юу? Тэнд Монгол улсад байгаа баригдах төмөр зам нь өргөн царигтай байна. Ингээл зурчиж байгаа. Тэр хоёр төрийн төргөө зурчгаар чинь төр нь тэгэл явах юм байгаа үстэй. Тэгээд эн чинь аюулгүйн зөвлөлтөөр шийдвэр гарсан байгаа. Хоёр ерөнхийлөгч зурчлаа. Дараа нь 2010 онд улсын их хурлаар нөгөө 76 чинь манай л парламент шүү дээ. Тэнэг байх нь хамаагүй одоо янз бүр байх нь. Тэнд шийдвэр гарахтаа ингээл гарчиж байгаа юм. Тэрийг би гүйцэтгэж байгаа хүн байхгүй юу? За батлаг гэдэг хүн бол хятадтай ингээд нарийн царгаар холбогдоод уул уурхаан бүтээгдэхүүнээ бид илүү эдийн засгийн эргэлтэнд оруулах юм боломжийг хаацмаа гэдэг юм хар PR яваад байдаг. Гэтэл яг өнөөдөр таны хувь хүний би таны үзэл бодлыг асууж байгаа. Тэр нь болохоор бид одоо хятадтай нарийн царгаар холбогдоод уул уурхаан бүтээгдэхүүнээ илүү хурдан хугацаанд бага өртгөөр одоо хятадын зах зээл рүү нийлүүлэх нь зөв юм уу буруу юм уу гэдэг дээр хариулт. За тэгэхээр төрийн бодлого ойлголцчихлоо тийм. Одоо энэ дээр маш ойлгомжтой ярьлаа гэж ойлголоо зөв. Тэглээ. Хувийн бодлыг асууж байна. Хувийн бодлын хувьд бол би энэ төрийн бодлогыг бас дэмждэг. Бид нар 92 онд шинэ үндсэн хууль одоо батлаад 90 онд шинэ нийгмийг байгуулсан. Ингэхдээ энэ их газрын баялагийг лиценз гэдэг нэрээр хин дуртай авилгал өгöd авчдгийг тооцоолоогүй байхгүй юу? Энэ говийн бүсд байгаа баялагууд бүгд лиценз гэдэг нэрээр гадныханд өгөгдсөн шээ. Одоо би хувийн бодлоо ярьж тийм ээ. Одоо бид хоёр нэг лицензтэй гэж бодъё. 100 мянган га газар бид энэ доор төмөрийн өдөр байдаг. Чиний лицензийн доор 100 мянган га газрын доор нүүрс байдаг. Бид хоёр тийм. Бид хоёр Монгол гэж бодъё. Бид хоёрт олборлох мөнгө байхгүй. Одоо санаа нийлж байна уу? Тийм, нийлж байна. Олборлох мөнгө гэдэг чинь асар их хөрөнгө оруулалт. Олборлох мөнгө гэдгийг хаанаас олох? Гаднаас олно та. Урд төршөөс олно тийм ээ. Тэгээд нэг урд төршийн үнийг олж ирнэ. Нөгөө хөрөнгө оруулагч нартай лицензээ 8 л нүцтэй. 50% нав, 30% нав, 51% нав, 49% нав. Одоо оюу толгой чинь яг тэр жишээ нь шүү дээ. Оюу толгой гэж маш том зэсийнхээ ордыг бид нар яг энэ хэлбэрээр алдаад Монголд ашиггүй гэрээгээр алдсан. 5 толгойг алдаж явсан чинь арай гэж бид нар цогсоосон. За ингээд одоо цариг руугаар лиценз инглээ бид хоёр олборлох мөнгө байхгүй хөрөнгө орууллаа. Баялгаа яач чинь барьцаална. Барьцаалж байгаа үстэй. За ингэнгүүт нөгөө цариг чинь орж ирээд яг хятад царигаар ороод ирэх юм бол нөгөө баялаг руу чинь 200 км, 300 км ороод ирнэ. Гүний гайл тэр уурхад ирсэн бий болно шүү дээ. Тэгнь. Хятадын гүний гайл. Нафтын талбайд энэ дээр асуул тийм ээ. Тэгээд ямар ч Монголд одоо нэмэн үртүү шингэхгүйгээр түүхээр начаал гаргана. Яагаад?
түүхийгээр авах гэдэг чинь ашигтай үсттэй. Одоо энэ савлцуус ямар үнэтэй. Савлаагүй байхдаа ямар үнэтэй. Савлаагүй байх нь л гадныхын сонирхолтой ш. Тэдний буруу биш шүү дээ. Хямдхан авч иж хэлийн цаана үйлдвэртэй боловсруулж иж ажлын байрыг бий болгож иж цалингаа өгөөд татвараа өгөөд нэмэн үртүш ингээд ашиг хийх юм байгаа үстэй. Монголд ямар нэгэн байдлаар нэмэн үртүш гэх юм бол тэнд ашиг байх уу? За одоо ингэхээр би хувь үзлүүдлээ ярьлаа. Болж гин үү? За ойлголаа. За эндээс би нэг улбаалаад бас нэг асуулт байгаа. Таны ингээд санаачилж байсан ажилтны парк гэж сайн шанд. Яг одоо миний хувь хүний бизнестэй яаж холбогдсон бэ гэхээр одоо би өөрөө бизнес хийж байгаа хүн. Яг энэ бизнес хийж байгаа энэ 20-30 жилийн хугацаанд тодорхой хэмжээний ийм том импакт үзүүлсэн мега төслийг Монголд хэрэгжүүлэх гэсэн гэдэг юм мөрөөдөлт. Тэрний нэг хэсэг нь бас тантай мөн адилхан ажилтны парк. Тэгэхээр миний хувьд сүүлийн 1-2 жилийн хугацаанд нэлээх явлаа хятадаар. Хятадаар явлаа, Японоор явлаа, Солонгосоор явлаа, дийлэг хятадаар. Тэнд юу судалсан бэ гэхээр ер нь ажилтны паркийг Монголд хэрхэн бүтээн байгуулалт хийх юм бэ? Ер нь Монголд таны түрүүний хэлж байгаа шиг шууд түүхий дээр нь зөөхөш Монгол тодорхой хэмжээнд ядаж ихний шат амжилт, дараагийн шат амжилтын одоо ажилд одоо боловсруулалт хийх боломжтой юм уу? Нэмэн өртөг шингээгээд ажлын байр бий болгоод. Тэгэхээр одоо таны санаачилсан тэр ажилтны парк гэдэг төсөл өнөөдрийн хүртэл яг юунаас болоод гацаад явахгүй байна. Цаашдаа одоо Монголд улсад ажилтны парк гэдэг нь томоохон мега төслүүд юу хэрэгжих улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн геополитикийн нөхцөл байдал байгаа юу үгүй юу гэдэг. Ажилтны парк гэдэг бид нар л нэг тийм амар том мега төсөл гэдэг байгаа боловч бусад оронд бол энэ байх ёстой төслүүд байхгүй. Одоо бид нар сая Шинжаа уугурт очсон. Тэнд ажилтны паркууд байна. 30 хэдэн сая хүнтэй хамгийн том газар нутагтай, Стан орнуудтай, Европтой торгоны зам байдаг бүс нутаг штэ. За Японуудаар очно бидний мөрөөдөд байгаа ажилтны парк ч баг мөж болгонд байж байгаа. Сингапурт хүртэл байж байгаа. Тэр жижигхэн газар нутагтай гараа малт байхгүй, халбаг нүүрсгүй оронд ажилтны парк хэд байгаа байхгүй юу? Төрөлдсөн. Тэгэхээр бид нар өөрсдөө энэ арчаагүй байдал чинь бидний байгаль царай. Тэгэхээр үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайдаар 2 жил ажилласан юм. Гэхдээ бид нар энэ одоо бидний мега гэдэг бол бусад оронд жирийн төслүүдийг хийж эхлүүлэх тухай Америкийн Bechtel гэж компанид санал тавихгүй юу? За бид нар маш их баялагтай. Энэ баялаг Сэлэнгийн оройнд асар их төмөрийн өдөр байдаг. Говийн оройнд кокс нүүрс байдаг. Энэ хоёрыг ингээд огтлцуулах юм бол огтлцсон цэг дээр нь ган үйлдвэрлэмээр байна. Яг л Манжуур гэж маш том зах зээл байна. Япон гэж маш том зах зээл байна. Одоо Солонгос гэж маш том зах зээл байна. Солонгост газрын баялаг байдгүй. Бараг байхгүй. Бараг гэж байхгүй. Япон бүр байхгүй. Япон бүр байхгүй. Яг нь Хоккайдо хавьд нэг нүүрс мөрс байсан л да тэрийг олборлоо дууссан байх жишээ. Гэхдээ Toyota өнөөдөр дэлхийн 1 номерын машины үйлдвэр. Hyundai 1 номерын машины үйлдвэр. Гангийн Posco гэж үйлдвэрүүд байна тийм ээ. Тий. Түүхийн хэдэн улсууд ч тийм. Энийгээ ярьсан хүлээж аваад тэр Bechtel-ийн ерөнхий менежер одоо яг тийм туршлагатай өрөөд нөгөө судалгаануудыг явуулж байгаа. За танах яг энэ сайшаантын бүс нутагтаа хийгээд энэ лүгээ зүүн Аз руу, энэ лүгээ Хятад руу гаргах гангийн маш том зах зээл байна. Тэгээд ингэх юм бол оюу толгой гэж байна. Хойно одоганы орд гэж зэсийн орд байна. Ингээд нийлүүлэх юм бол та нар энд зэс баяжмал гаргадаг биш зэсийн бүтээгдэхүүн гаргаяад тэгээд тэр сайшаанд гэдэг чинь бий болсон байхгүй юу. Тэгэхээр сайд хүн бодлогоо Bechtel гэж компани танилцуулаад мэдээлэл өгөөд судалгааны үндсэн дээр тэр Bechtel биднэрт тез үйж өгсөн байна. Тийм бол таны хувь хүний төсөл биш шүү дээ. Улсын юу гэж хувь хүний төсөл байх юм бэ чинь. Нөгөө төрийн бодлого ярьж байна. Төрийн бодлого юу юм? Монгол хүн аз жаргалтай амьдрах хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ их баялагийг түүхээр гаргаад байгаагийн одоо эсрэг бодлогыг л хэрэгжүүлэх гэж үзээд өнөөдөр одоо ад болол байгаад байгаа байхгүй юу? Манжуурын оройн жишээ нь нэг хотод 2 сая машин үйлдвэрлэж жилд. Одоо Хятадын цахилгаан машин Elon Musk-ийн үйлдвэрлэлийг даваагаар явуулчихлаа. Машин гэж юу юм? Төмөр. Төмөр л үсттэй. Төмрийг юугаар хийдэг? Гэт ингээ бодоход харин бид нар зүгээр анхан шатны түүхий хэдүүдийг нийлүүлээд сараад ахтал үгүй халбаг хийгээ зарахад тэрбум хүндний халбагыг хийе л да. Тэгээ сая дээр нэг нүүрсний сонсгол гэдэг дээр очиод нэг эмгэнэлт
юм сонслоо. Би ч нөгөө улс төрөөс гараад бас нэг 3-4 жил болцсон ш. Тэгсэн чинь нөгөө сайшаантыг алтан ширээ рүү нүүлгэсэн. Тэгсэн. Алтан ширээ дээрх Аж үйлдвэрийн паркийн тэр нэгжийг татан болгоцсон байл ш. Хөрлөбаатар гэж одоо тэргүүн шадар сайд. Одоо зорилго нь ойлгож байна. Нөгөө түүхээрээ л гарах гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол тэгээд тэр тухайн үед тэр аж үйлдвэрийн парк чинь 5 тэрбум долларын бүтцтэй байсан. Ерөнхийдөө бол 5 тэрбум доллар байхад бий болох юм байна. За өөрөө бизнес шууд ойлгоо. 30% танаа Монголын засгийн газар гаргаа. 30% гэдэг нь нийт 5 тэрбум. 1.5 тэрбум доллар. Тэгэх юм бол 70% нь урьж болно. Урьж гэдэг нь нөгөө Бехтелийн хийсэн судалгаа шүү дээ. Бехтел хийгээд манай төр өөрөө 30% гаргацсан байхад хөрөнгө оруулагч орж ирэх үү? Орж ирнэ тийм ээ. Тэгээд өнгөрсөн хугацаанд 30% бид нар хийцэн байхгүй. Тэрийг мэдж байгаа сайд алга. Би тэр юу ярьсан тэр бичлэгийг гаргасан уу юм мэдэхгүй байна. Тэр 1.5 тэрбум гэдэг юу юм гэхээр 5 толгоогоос зүүн баян сайшаан төрөж байгаа дид үтц буюу нөгөө 416 км төмөр зам чинь. Одоо өөрөө бизнес шууд олсон юм. Логистикгүйгээр уул уурхай буюу ямар нэгэн бизнес байхгүй. Хамгийн том зарлалтай. Тэгэхээр тэр тээвэр хийнэх байх хэвээр. Монголынх байх хэвээр. Өнгөрсөн хугацаанд 1.5 хийцэн гэсэн үг. Тэрүүн доллараар төмөр замаа барьчлаа. Усааныхаа нөөцөг барьчлаа. Эрчим хүчнийхаа захилгаан станцынхаа тээзүүгээд нүүрсээ олчлоо. Энийг 1.5 үнэлж болох уу? Болно тийм ээ. Одоо уг нь энэ хариуцсан сайд нар нь одоо жоохон сэрэг бол гэж. Сэрэг одоо юу гэдэг болол одоо өөрсгчин ч юм хүн очих юм бол за бид нар 1.5 хийчлээ. Бехтелийн тээзүүгээр хөрөнгө оруулагч нарыг л дуудах байхгүй юу? Ер нь бол ингээд зогссон та. Одоо би сая татан болгоцсон байна.